Сайн байцгаана уу үзэгчдээ, шинэ дугаар маань эхлэж байна. Шинэ дугаарынхаа зочноор та бүгдийн маш сайн танил нэгэн уран бүтээлчийг урьсан байгаа. За дуун өгүүлэгч орчуулгын киноны жүжигчин соёлын тэргүүний ажилтан Наранбаатар ах хүрэлцэрсэн байна. Таны өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Яаж. За гадаач бас нэлээ халуун өдөр тарлаа. Тийм ээ, нэг хөгчм их халуун өдөр тарлаа. За ойрын үед та ямар уран бүтээл дээр ажиллаж байна? Одоо телевизтэй бас киногоо уншсан хэвээр байгаа юу үгүй юу? TV яг кинонд орчуулгын кинонд бол ажиллаж байгаа хэвээр. Тэг яг зүгээр сүүлийн үед бол энэ сонсдог ном гэдэг манай ялангуяа энэ дотоодын зохиолчд маань том арман зохиолуудаа одоо яг өөрсдийнх нь нэг оюуны өмч юу эрхийн дагуу тэгээ намайг одоо сонгооч гэх юм уу. Надад өгөө тэгээд том зохиолчдын одоо сонсдог ном уншиж зохиолт тийм дээр ажиллаж байгаа. Тий. Одоо ер нь хэдэн таан тийм ном гаргасан байна? Одоо яг сонсдог номын хувьд. Тэр бол олон. Одоо би ч одоо сонсдог номыг чи хэдэн жил уншсан юм та. Олон жилийн 20 гаруй жил. Тэгээд сүүлийн 2-3 жилийн зангаа цаг юм гээд тэн дээр очиж тэдэнтэй гэрээ хийгээд тэгээд одоо дотоод гадаадын зохиолчдын том зохиолыг одоо шилдэг зохиолууд юм да. Тийм зохиолчдыг юу сонсдог болгож ном болгож даавуудын ном болгож ингэж уншиж. Тийм ажил хийж байгаа. Таны би бас нэг зочноор өрөө да гэд ингээд бодоол очихт ер нь Наранбаатар ах хэр олон кинонд оруулсан байт юм бол одоо бид нар ингээд таны дуу хоолойг сонсохоор бүр ингээд нэг юм чихэнд ингээд хоногчсон байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь та хэдэн кинонд оруулсан байна? Хэдэн жил одоо яг одоо энэ орчуулгын киноны жүжигчингээр ер нь ажиллаж байгаа юм бэ? Тий, би ч одоо ер нь 1990 оны оюутан шүү дээ. Тий. Манай үеийнхэн чинь ланкун дээр давс байсан үеийн оюутнууд хагас үлсгэлэн. Тийм үед байлаа. Яг үнэндээ 90 оны оюутнууд. 90 онд одоо соёл урлагийн их сургууль одоо улсын багшийн дээд сургуулийн кино драма анги гэж анги бид нар ороод тэгээд тэнд хэлсэж орчод багшийн дээдэд томилтоо аваад 8 сарын 20-нд эргээд тэгээд 1990 оны намар багшийн дээд дээр очисон чинь нэг хүн гарч ирээ яриа хийхгүй юу. Ямар яриа хийсэн гэсэн соёл урлагийн дээд сургууль гэж байгуулагдаж байгаа. Улсын багшийн дээд сургуулийн одоо дуулаач анги, жүжигчний анги, найруулагч анги гэдэг урлагийн факультет бүгд нүнэ. Тэгээ бид нэр одоо анхны одоо соёл урлагийн дээд сургуулийн анхны оюутнууд сургуулаа нүлгэж яйлаа. Сургуулийнхаа тий багшийн дээдээс одоо энэ байгаа сууйсан байр шүү дээ. Тэгээ тэр хүн хэлж суучин барилгачдын соёлын ордон байсан тэр газар очиж байгаа гэдэг. Тэгэл тухайн үед одоо бид нар чинь тэгэл соёл урлагийн дээд сургууль гэл дийлсэн орж одоо жүжигчний анги дийлсэн ороод л тэгээ сургуулаа нүүлгээл тэгээд 9 сарын 1 нээлттэй гээл сургуулийнхаа хаягийг би бас хадалцаал язтай шүү. Тэгжээл. Тэгээ яг хөтэ тэгэл 4 жил бид нар чинь бас их азтай. Манай үеийнхэн чинь ер нь тухайн үедээ бол нэг 3 жил улсын одоо зардлаар гэх юм уу суралцаад 90 оноос ороод тэгэл стипенд авдаг байлаа шүү дээ. Тий. Тэгээд бид танараас хойш тийм стипенд гэж байха болсон байна. Сайн. Тэгэл биднийг 4-д орох жил 4-р хүрсдэг. 1993 оны намар 20-р тогтоол гэж гарсан. Гараал тэгэл энэ улсын дээд их сургуулиуд төлбөртэй болчихсон. Тэгээ бид нар 32 мянган цаас төлж тухай бид 32 мянган цаас бас мөнгө шүү дээ. Тэгээ 32 мянган төгрөгийн 2 мянган монтажны зурганы мөнгө 30 мянган төлбөр. Тэгээд бидний дээд төгссөн ах эгч нар азтай байхгүй юу? Бүгд 4 жилээр төгсөөд явцсан байна. Улсаар даалгаад ингээд. Тэгээ бид нар 1 жилийн тэгж төлж төгсөж ирсэн. Тэгээ яг хуу сууйст одоо сурж явах хугацаанд манай багш нар тухайн үед яг нөгөө жүжигчний ангийг оюутнуудыг ер нь театртлаг болцсон дадлага хийдэг байсан. Тэгээд манай курсыг тэр жилдээ радио телевиз дээр дадлага хийлээ гэсэн. Үндсэн телевиз гэсэн үг шүү дээ. Тухайн удирдлагуудаа яриад манай багш
ардын жүжигчин төрийн сэрэл Хөдөлмөрийн Баатар Гандамар гэж. Би тэр та мэрэгжлийн ямар чадвар заадаг. Ганцхан курс төгсгсөн манай анги байхгүй юу? Тайзны хэл яриаг мэрэгжлийн 2 л багш байсан. Нэг нь Гандамар багш, нөгөөх нь Монгол улсын гавьяа багш. Эрендоогийн урт насан гэж. Энэ 2 багшийн буян дата тэгэл 4 жил жүжигчний мэрэгчлэр төгслөө. Тэгээд 2 дугаар курс дадлага хийгээд 2 багш маань радио телевиз дээр дадлага хийлгээд манай курсыг нэг 2 хуваасан юм. Тэгээд 2 хуваагаад нэг хэсэг нь телевиз, нэг хэсэг нь радиод Монголын радио дадлага хийлгэсэн. Тэгээд би ядстай телевизд хуваарлагдаад. Тэгээ үндэсний телевизд хуваарлагдаад тэр намар дадлагаар очиход 10 сард чи санаж гин үгүй. Сурагчтай амралт зориулж кино гардаг гэсэн шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Өглөө 10 цагт 10 минут мэдээний араас яг тэгэхэд Германы Олангад зутантай байна шигэд. Бурхан амар алдартай кино шүү дээ. Тэр чинь гарчихсан. За тэн дээр чи шууд дадлал орсон шүү дээ. Тэгэл алдарт нэвтрүүлэг Зээ хаанд гэж. Нэвтрүүлэгч Наран Туяагч, Бямбаагч, Батбаяр ах, Чулуунбат гэх аврагуудтай. Нэвтрүүлэгч нар кинонд оролт хийсэн шүү дээ. Тийм байсан баг. Яг тэр үед бидний дадлага хийгээд очих яг тийм байсан. Тэгээ би ядстай кинон дээр хуваарлагдаад шууд тэр Баянштай зутан гэж кинонд ороод тэгэл ер нь дадлага хийж захтал кинонд оруулах ам чимтэнд орсон шүү. Тийм л учиртай. Тэгээд тэр үе одоо бол нөгөө киног урчилж ингээд доо оролт хийгээд бичээд бид нар одоо ингээд дахин давтан үзэж байгаа шүү дээ тий. Тэгэхэд бол үндсэн телевиз дээр явж байгаа тэр кинонууд шууд явдаг гэсэн тий. Тохоо яг үнэ. Шууд ингээд одоо текстээ барьж агаад кинон бид нар үзэгчд нь ингээд үзээ сууж яхад шүү. Бид нар чинь тэгээд яг дадлага хийж захтын кинонд шууд оруулна. Цэанд гэж хуваарлал Наранбаатараа чинь дүрийн намын шүү гээл. Тэгээ өдөржингөө киног авцсан. Тэгээ орчуулга аваад тааруулаад гарах хүртэл нь тий. Үгүй гарах хүртэл маргааш ингээ үзчихгүй өнөөдөр нь үзэх чинь. Нөгөө текст ингээ тааруулаад хаан зогсоо пауз авах нь энэ гээл тий. Тэгээд шууд уншдаг байсан яг үнэ. Бишт. Тэгтээ тэр яваас жоох эрсдэлтэй тий. Гэхдээ гайгүйсэн үү эсвэл та ингээд юу чанга штий. Юу ярьж байгаа юм. Хүнээс ч юмс алдаа гарч болно шүү дээ. Их орондоо яар шууд гэж бодлоо. Одоо нэг шиг бичиж байгаа зогсдог ч бид нар ч. Энэ үгээ ингээ засаа хэлчихье энэ. Байхгүй. Дахиад явъя. Тэгж байхгүй шүү дээ. Оройны өглөөний 10 цаг 10 минутаас хүүхдийн кино гарна. Оройны цагийн мэдээний цаг үйл явдлын дараа 9 цаг 30 минутаас нэг уран сайхны кино гарна. Энэ хоёр киног шууд л уншина да. Ягаад шууд явдаг гэсэн юм бол бичих тийм юм байдаг. Бидний одоо дадлага хийж явах чинь тухайн үеийн телевиз маань тэгэл үндэсний олон нийтийн телевиз л байлаа шүү дээ. Энэ арилжааны сургуугүй л байлаа. Тэ 90-ад оны дундуур одоо их үед 92 3 онд. Тэгэл одоо бидний голцоо телевиз дээр одоо дадлага хийгээл уншдаг тэр реперт зарлагдсан кинонууд бол голцоо л одоо хуучны зөвлөлт холбоотуулсан кино. Социалист орнуудын кино байхгүй юу? Зөвлөлт Орос улс те тэгэл Польш, Өрминж гэх юм уу, Герман, Чехословак, Унгар гэл ингээл. Дандаа социалист орнуудын кино. Америк, Холливуд бол сургаггүй шүү дээ. Сүүл рүү л орж ирсэн шүү дээ. Тий. Тэгэл ганц хоёр нөгөө Чаки Чан энэ гэл те. Тэдрийн хятадын одоо дорн тагны Азийн кинонууд гэдэг. Тэгэл тэдрий чинь шууд л уншдаг байл. Тэгээд 2 3 жил тэгээ би дадлага хийгээд ер нь дадлагаас буухад Зээ хандагч энэ төр маань багш нарт хэлж ийсэн. За танаа хүүхдүүдээс Наранбаатарыг авмаар байна дуу оруулагчаар. Багш нартай шууд тий. Тэгээ одоо манай ангийн жүжигчин Баясгалан гэдэг гавьяат. Баясгалан болохоор нэвтрүүлэгчээр авмаар байна энэ гээд тэгж ийсэн байхгүй. Тэгэл ерөөсөө би кинонд дадлага хийж захтаа лам чимтэнд ороод ер нь оюутан бахта дадлагаас буучаал мэрэгжлэг хийдэ хийчээл суучаал өөр ирэхгүй хөл телевиз рүү хөөдөг гэсэн. Тий. Тэгэл би цалинт оюутан байсан шүү. Кинонд дуу оруулаад цалин авдаг телевиз. Тий, урамшил аавна. Тий. Тэгсэн шүү дээ. Тэгээд би төгсөлтлөө оюутан багтаад кинонд дуу оруулаад төгсөөд тэр зэгтээ бас телевиз рүү өөр ирэхгүй хөлнгөөгээд. Тэгсээ та нарыг төгсөлт чинь нөгөө хуваарилдаг байсан юм шиг юм уу? Одоо за ингээд төгссөн хүмүүсийг одоо драмын театр руу эсвэл орон нутгаар ч юм уу нөгөө тэгж тий тухайн одоо боловсруучнуудаа хуваарлна гэх тийм юм таны үед байхгүй болсон юм уу? Ер нь бидний үед бол жоохон тийм ер нь байхгүй болсон байсан. Яг одоо бидний уртлын ах эгч нарыг бол ер нь тэгэл соёлын яамаа томилдог байсан шүү дээ. Соёлын яам усаас төлбөрөөс авсан гэдэг. Тэр орон нутгийн театрын найруулагчаар очгээл жүжигчнэр очгээл тэгдэг. Тэр бидний үед л арай байгаагүй. Гэхдээ нэг хэдэн хүүхдийн нэр драмын театрт багш маань Гандамар багш маань өгсөн байхад миний нэр тэнд байсан байгаа юм шүү. Драмын театрын жүжигчнэр очгээл. Тэгээ би сургуулаа төгсч удаагүй нэг хэд тончод драмын театр руу очиж гэж бодоод телевиз дээр нэг кинонд дуу оруулж байгаа. Тэгээд нэг завсраар нь драма руу явсан.
Тэгээд одоо оюутан байхдаа дараамд очиод бид нэр жүжиг үзэл урт хаалгаар нь ордог л байсан л да. Үзэгчдийн одоо хаалга. Тий, үзэгчдийн тэр жижүүрийн хаалга маалгаар хаяа орно. Тэгээ энэ талын хаалга маалга гэж байсныг би сайн санахгүй бай. Тэр буланд нь хүүхэлдэйн театр байсан байгаа ш. Одоо байгаа. Би тэр хаяг маяг нь хараагүй. Залуу хүүхэд мэдэхгүй. Тэгээ дараам руу орох гэж явж хагаад тэгээ тэр хүүхэлдэйн театр хаалгаар орчихгүй. Тэг чи орсон жижүүр нь сайн байна уу хаа гэсэн. Энд нэг уран сахны найруулагч хүнтэй нь уулзаад жүжигчин тэр авж байгаа сурагтай байсан миний шалгуулаарай гэсэн. Тий. Би соёл урлагийн сургууль төгссөн юм аа. Жүжигчний анги төгсөөд ирж байгаа хүүхдтэйгээ уулзах гэсэн. Тийм дээр байгаа чи ор гэд. Бошуухан ор гэд жижүүр нь оруулсан байхгүй. Тэгэхээр нь би дараагийн театр байж ойлгоод тэгсэн чил хүүхэлдэйн театр. Одоо батхад тухайн үеийн алдарч чойсонгүй. Чойжамцгүй. Чимд тусрах энэ байж дээ. Тэгэл би бас яг ажил нөгөө шалгаруулалт явж исэн үе. Яг үнэ. Хүүхэлдэйн театр жүжигч авч исэн байхгүй. Тэр нь таарчихгүй. Шалгаруулалт явж исэн. Тэгээд тэр нь таарад тэгээ би таквад орцсон чинь нөгөөдөл чи хараал. Би ч нөгөө залуу хүүхэд нөгөө ах нарын чинь том жүжигчтэй байна гэж хараал те. Яг энэ том театр байдаг юм хараад том жүжигчдийг харж байгаа. Тэгсэн чинь сайн гал. За чи хийжээ төгс сая энэ жил төгссөн тийм ингээл хэний анги төгссөн ардын ган төмөрс ган төмрийн шав тийм чамаа шууд авлаа. Баярлалаа гэл. Тэгээд баярлалаа өөрөө гарсан гадаа тэнцсэн залуучуудаа ингээд хоорондоо ярьсан чинь чи яасан тэнцчихлээ намайг авлаа гэдэг. Баяр ямар гоё ингээл гээл тэгсэн. Тэгэл чам хэн гэдэг Наранбаатар гээл хойын хүүхдүүд танилцаал. Тэгээд ингээд ярьжсэн чинь нөгөө хүүхдүүд чинь хүүхэлтэй болоод явчихгүй энэ ингээд хөдлөгдгийн байлаа хоорондоо яриад. Хөөе энэ ямар театр юм гэсэн. Хүүхэлдэйн театр шүү дээ. Хүүхэлдэйн театр. Тэгээ би дараагийн театр руу орж явсан шүү дээ. Хаадхан андар. Тэгээ хүүхэлдэйн театр руу орсон. Тийм шүү дээ. Нэг тэгсэн. Тэгээд та хэдэн жил ажилласан хүүхэлдэйн театр? Тэгээ би 1994-өөс 96 онд 94 он сургуулианд төгссөн шүү дээ. 94-өөс 96 онд 2 жил хүүхэлдэйн театрт ажиллаад тий. Тэгтээ санийн тий хүн зүгээр л нэг хаалга андуурж ороод мэдхгүй л байхгүй хаяг маягийн харахгүй таквад орж. Та тэгтээ хэрвээ ингээд драм театрт яг ингээд зөв хаалгаараа ороод ингэсэн бол магадгүй. Тэгээд дараа нь би орсон болвол өдөө дараагийн театрт дараагийн театрт ороод илүү та дуртай байсан уу драм театр? Одоо тайтан байдгийг. Би өөрөө ингээ сонирхоо очиж байгаа юм чим. Тэгээ ган төмөр багш маань миний нэрийг өгсөн гэсэн нариулагчаа гэж хэлэх гэж очиж байгаа шүү дээ. Тэгэл намайг Наранбаатарыг тэгээд театрт орох зорилготой очиж байгаа шүү дээ. Тэгээ орсон бол би юу телевиз өдөө драмын театрын том жүжигчин байх байжээ гэж. Тэгээ сайхан олон төр тоглол тий. Тех байсан байна гэх. Тэгээд хүний амьдралын хувь заяа эргэлт гэдэг их сони. Тэгээ яг хүүхэлдэйн театрт манай алдарт жүжигчин Норлохой гэж тусах найруулагчаар ажиллаж ирсэн намайг ажиллаж хат. Одоо Буратино тоглодог. Тий. Нөгөө ягч маань тэгэл юу яана. Хүүхэлдэйн театрын жүжигийн одоо дуудлага модлог гаргана шүү дээ. Найруулагч тийм. Тэнгүүд нөгөө ягч маань гаргана. Би нөгөө тогтохгүй телевизээр тавьчихсан юм шиг гал. Тэгэл телевизээр гүнгэл нөгөө ягч маань өдөр сэлж илээ. Миний дуу тэгэл одоо залуу хүүхэд амьдрал чинь нэг чамд одоо урлаг ингэ чухал те. Аль нэг энэ л одоо сонгомын гэдэг. Гэтгсэн. Тэгвэл би телевиз явуулаа гэж. За тэгвэл тэгээд би хүүхэлдэйн театраас гарцсан байхгүй. Тэгээд телевиз. Гэтэ хүүхэлдэйн театрт байхдаа та ямар одоо уран бүтээлүүдээр ажилласан те тэр зүйл чинь нэг юм хүний анхны нөгөө ажлын тэр дурсамж гэх юм уу сурсан зүйлүүд ингээл хүнд ингээл байгаа л гэдэг те. Одоо юун танд үлдсэн байна хүүхэлдэйн театрт? Хүүхэлдэйн театрт бол би одоо тухайн үеийн ахмад жүжигчид те тэгэл олон жил ажилласан жүжигчид их юм сурсан. Тэр одоо энэ амьгүй мод биш үү? Тийм модыг л амь оруулна гэд бодолтой. Итгэж үнэмшүүлэн тийм хүүхдүүд. Тэгээд үзэгчд нь хүүхдүүд шүү дээ. Тий. Тэгээ би Хуруун Чинэ хаан жүжигийн гол дүр Хуруун Чинэ хаан тоглож илаа. Баг Лагусруу ахын зохиол. Лагусруугаа хэд хэдэн шилдэг тэгэл чойсон найруулагч найруулсан олон жүжигийн гол дүрд энэ тэгэл гадаадын тэр зохиолоо тоглосон л доо. Тэгэл шиирмний хүүхэлтэй ч нөгөө олон төрөлтэй шүү дээ. Таягт хүүхэлтэй гээл таягаар ингээл тоглоно те. Хуруун хүүхэлтэй гээл. Ингээл ширнээс тэгэл багт хүүхэлтэйгээр биеэрээ тоглодог. Тэгээ би хүүхэлтэй театрт байхдаа яг их азтай. Тухайн одоо удирдлага манай Алтан Очир ах байсан. Хүүхэлтэй театрын захирал нь Алтан Очир гэж. Тэгээд манай Норлохой гэж ноёо ягч маань байсан. Ноёо ягчийн одоо хань Шоошаах маань дууны их мастер яг байлаа хүүхэлтэй театрт.
Азтай сайхан хүмүүстэй ажиллаж ирсэн. Тэгээд тэнд 2 жил би ажиллахдаа Leopold Moore гэж орчуулгын орсын Хүүхэлдэйн кинонд гардаг гэсэн тийм. Давайте жидрүүшнэ гэж. Тий. 2 болгоны Moore гэж аваад тэр жүжигийг би өөрөө найруулж тавьгаад. Манай уртнасан багш маань орчуулж байгаа. За. Тэгээ алтаж ирхэн зөвшөөрөөд. Тий заах чи залуу уран бүтээлч юм. Тэгээ өөрөө би хотон тоглонгоо тэр жүжигийг би өөрөө найруулад. Тэгчихсэн. Leopold Moore жүжигийг хүүхдэд түргэж ийсэн шүү. Ямар хэрхэн тий. Тэгжсэн. Гэтэ хүүхэлдэйн театрын жүжигчмэл үнэхээр хэцүү юм билий. Тэрстэй олон талаас нь гэл ингээд харахад болол зөвхөн өөрөөрөө тоглохгүй тэр чинь тий. Тэгэл тэр чинь бүх одоо хүнээс уран чадрын маш өндөр ур чадвар шаардсан тий. Дуу хоолойны тий. Дуу хоолойгоо өөрөөр болгоно ш тэр чинь. Тэгэл дээр нь уран чадвар авьяастай байх хэвээр. Тэгэл дуулна. Тий штэ. Жүжигчний хажуугаар дуулна ш. Хүүхэн дуулна. Хүүхдийн жүжиг учраас тий. Тэгнэ. Тэгдэг хөөх. Та тэгээд телевизэд ингээд ороод явахад дуу оруулалт чинь бас дотроо олон янз байгаа шүү. Манай зарим үзэгчид мэдэн, зарим нь мэдэхгүй. 80-аад оны үед гарч исэн дуу оруулалтууд бол бүр яг ингэж нэг ам барьж дуу оруулалт тухайн жүжигчний одоо гадны уран бүтээлч байгаа хэрнээ тэр дуу хоолой орон бид нэр тухайн жүжигчнийг бараг төсөөлөхүйц хэмжээний дуу оруулаа. Дараа нь бол нөгөө одоо яг цаана дуун явж байгаа ч гэсэн наан ингээ уншаад явж байгаа гэдэг ялгаанууд байдаг тий. Та тэр тухайныг тайлбарлаад яриач. Тий. Ер нь бол их энэ дуу орчуулгын киноны жүжигчин дуу оруулагч жүжигчин гэж энэ одоо ажил мэргэжил бол их нарийн онцлогтой л доо. Их нарийн. Жүжигчнээс одоо гүйцэтгэлийн их өндөр ур чадвар шаарддаг ийм ажил юм байна. Одоо ухаандаа би энэ залуучууд бас хэлдэг л ер нь их нарийн штэ. Одоо уран сайхны кинонд дуу оруулсан дуу хоолойгоор баримтат кинонд дуу оруулахгүй. Байх жишээний. Хүүхэлдэйн кинонд шал өөр дуу хоолойгоор дуу оруулна. Баримтат кино өөр тийм ээ. Бүр нэвтрүүлэг өөр штэ. Нэвтрүүлэг уншихад шал өөр юм шин. Яг кино уншиж байгаа уншихгүй. Тэгээ ялгаанууд байгаа. Тийм онцлогтой их нарийн. Тэгээ дуу хоолойныхоо өнгөөр яг зүгээр анх одоо харсан хүнд хэм юу гэдэг юм. Тухайн тоглосон жүжигчний одоо жүжигчний дуу өөрийнхөө дуу хоолойгоор дотоод сэтгэлийг гаргаж үзэж байгаа хүнд хүрэх чинлэгсэн үг л дээ. Тийм. Тэгээд цаашаа сайн юм хэлдэг тэр нарийн юмнууд их байгаа. Тий. Их нарийн тэгээ сүүлдээ яг чиний сая ярьдаг тэр яг тэр мэрэгжлийн ам барилтгч. Манай одоо 1963 онд Монгол кино үйлдвэрт орчуулгын киноны анги гэж нээгддэг. Жинхэнэ одоо алдартай манай аваргууд маань Бадамгар мөгч гэдэг юм. Дамдан базаргаа даграан зугаа илбэгсэгаах дамчаах гэдэл тийм ээ. Цэн дэвшигч гэнтэргээл. Тэгээ сүүлийн үеийн 10 даах өнтер орно шүү дээ. Нэрг бадрах, Цэнгэлмаагч, Кармаагч гэдэг. Эдгээр маань жинхэнэ тэр мэрэгжлийн ам барилтыг хийж хэлсэн шүү дээ. Монгол хэл дээр босгож ирсэн босгож Монгол аах уу тий. Одоо манай үзэгчүүл зарим бүгд мэдэндээ олон кино байгаа ш тий. Буудалд учирсан хоёрч гэдэг юм уу, Москва нулимсан дургууч гэдэг юм уу, ийм нэгэн явдал энэ. Нам хийсэн тэр гайхалтай хийсэн. Тэр бол жинхэнэ одоо ам барилт юм байна. Мэргэжлийн. Бид нар болоод тэр киног үзэхээр яг тэр жүжигчний дуу хоолой Монгол яг л Монголоор яриад байгаа юм шиг байдаг үстэй. Монгол хэлээр тэр чинь ам барилт. Бидний одоо уншиж байгаа энэ телевизийн орчуулгын киноны дуу оруулалт бол синхрон уншилдаг байгаа. Нэг хагас өнгөний тоглолттой яг ам барилт бүтээ авахгүй. Ам барилт бол энийг хэдийн нь ойлгохт нь ойл. Тэг бүгдийг хийж байгаа шүү дээ. Амьсгалахт нь яг амьсгалдаг. Тэрийг хийж байгаа. Телевизийн кино тийм биш. Зөвхөн синхрон уншилт. Зөв хагас өнгө тоглолт хийгээд л одоо энэ телевизийн кинонд тэгж л унших ялгаа тэндээ байгаа юм л та тий. Таны ингээ анх кино ингээл уншаад эхэлж байхад түрүүний ярьдаг шиг эхлээл дандаа социалист орны кинонууд ингээл явж байгаа л тэгэл нөгөө алдарт халтар царайт гэл кино гарч ирэл та нөгөө Тонигийн дүрд доорлсон байна тий. Тэгээ дараа нь болон Солонгосын хамгийн анхны одоо сериал одоо бидний мэдж байгаа одоо К-драмагийн хамгийн анхны кино чинь нөгөө юу лээ Чануутай анхны хариу анхны хайрч Солонгосын телевизийн олон гэдэг кино. Гэт энэ кинонууд бүгдээрээ Монголын үндэсний олон нийтийн телевизээр одоо хамгийн анх гараад та бүхэн одоо тэр кинонд бид нар түргэж исэн байх нь штэ. Тэр тухай та нэг эргээд дорсооч.
Тий. Тэгээ та нар ч гэсэн өөртөө киногоо уншаад тухайн киноны ч шал өөр ахуйтай, шал өөр одоо магадгүй тэр хүмүүсийн нөгөө нэг аяг ааш аяг тэр байдал хүртэл өөр болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээд тийм л дээ. Тэгээ би түрүү ярьсан шүү дээ нөгөө нэвтрүүлэгч нар доор болдог байсан гэдэг. 1967 онд үндэсний телевиз байгуулагдахад л одоо киног гаргахад л нэвтрүүлэгч тухайн үеийн нэвтрүүлэгч киногаа уншдаг л байж. Өөрөөр хэлбэл мэрэгжлийн жүжигчин байхгүй. За энэ хизээ би болсон хэр 1900 намайг дадлгийгээ төгсөөд очоод би бас 2 3 жил шууд уншсан Иперт кино. Тий. За тэр хугацаанд тухайн телевизийн тухайн үеийн кино редакцийн ерөнхий редактор герман хэлний орчуулагч Бэмбэм Пүрв гэдэг чинь Пүрв ах маань. Киноор тэгсэн дарга байлаа. Киноны төгсгөлд гардаг дууны найруулагч Цогтын Гүндэгмаа гэдэг чинь. Тий. Гүндэгмаа ах маань дууны албанаас кино албанд ирсэн байлаа. Тэгээ тэр хоёр хүн анх санаачилж Монгол кино үйлдвэр гэж байхгүй болжээ. Тэгээ тэнд ажиллаж исэн том жүжигчд маань гадуур байна. Ажиллаг болчихно. Тийм учраас телевиз тавьчихъя. Телевизийн киног тэдрээр уншуулъя. Телевизийн киног өөрөөр хэлбэл мэрэгжлийн болох гэж. Тэр хоёр маань анх санаачилж ингээд тэгээд ламжвын сөрөн хорлоо гэж. Дооны найруулагч сөрөн хорлол сүүнэ их центр маань хамтраад ингээд дуучлагын студ байгуулсан. Үндэсний телевиз. За тэрний анхны кино нь бичлэгийн кино нь Халдар царайтай. Байжээ гэж тий. Ингээд тэгээ Халдар царайтай чинь сонгон шалгаруулалт хийгээд дөрүүд дээр нь тэгэл хүмүүсээ шалгаж аваад тэгэл ер нь Халдар царайтай анги бичиж эхлэв. Тэгээд тэрнээс хойш яг нь нэвтрүүлэгч маань тэгэл Гүндэгмаа ах маань өөрөө тэгэл хариуцаад жүжигчтэй сонгодог дөрүүд дээр нь тэгэл нэвтрүүлэгчнээ кинонд оруулдаг байсан л да Гүндэгмаа ах тий. Тэгээд л мэрэгжлийн тэр Элбэг сайхан Халдарт Цимпэлмаа гэж Арвдан ах Нэргүүбаатар ах Карма ах эдрийг бүгдийг телевиз дээр авчирч телевизийн кинонд оруулдаг болсон байхгүй. Тэгээд тэр дуу бичлэгийн студид бий болгосон. Тэрнээс хойш шууд уншихаа байцсан тийм байх. Маш том одоо төгөн хувьсэл хийсэн шүү дээ. Тийм бол тийм түүхтэй тийм түүх хийсэн. Тэгээд тэндээс чинь л одоо байгаа бүх телевизүүдийн нөгөө кино албууд бүгдээрээ үүсэж бий болсон, салбарлаж гарсан. Одоо бидний үзээд байгаа IPTV болоо OTT дээр тавигдж байгаа бүх кинонуудын анхны одоо багш нар нь одоо яг тэнд бэлтгэгдчихсэн ба шүү дээ, тийм шүү дээ. Тэгэл хоёр дахь телевиз UBS. Тэгэл бидний чинь UBS кино албанд дуудаад ойрхон хойшоо хашааны хаалгаар гараад орчин. Телевизийн кино уншиж байгаснаа дуусаад UBS рүү гүгэл орж UBS-ийн киногоо уншдаг. Тий. Тэгээ бас би UBS-д анх уншиж байхдаа бас 2 жил тэр нэг видео сууг гэж байсан шүү дээ. Тий нөгөө анх яг видео кинонуудыг айгүй хагас бүтэн сайндаг байсан тий. Хагас бүтэн сайн 5 кино гардаг. Тэрийг би бас шууд уншдаг байсан шүү UBS дээр. UBS ч бас эхлээд бичдэг байсан шүү дээ. Тэгээ сүүлдээ бичлэгийн студид болсоос бас үндэсний телевиз шиг тийм байсан байхгүй. Тэгээд таны одоо нөгөө уншижсэн кинонууд ингээ би зүгээр ингээ боддог байхгүй. Бид нар ингээл яг кино үзэгчийн хувьд бол бид нар ингээ үзчихэж байгаа. Та нарын ингээд дуу оруулалттайгаар яг бэлэн болсноор ингээ үзсэн. Тэнгүүд та бүхэн маань болохоор кинотой ингээ шууд их хуваарь нь танилцж байгаа шүү дээ. Орчуулга барьж аваад. Тэгэхээр анхны тэр одоо Алтар царайт чинь одоо шал өөр бидний ингээ соёлоос их шал өөр хүмүүс ааш та одоо тэр дууны өнгө хоорондоо ярьж байгаа байдал тэр гэл бүх юм чинь ингээ өөр болохоор та анх яг тэр тооныгийн дүр дээр дуу оруулахад ер нь хэр ийм сорилттой байсан бай танд байсан. Яг хөө тий тэр чинь яг хуучин соц нийгмийн үеийн ухаантай кино улсуудын кино уншиж байгаа, Азийн кино уншиж байгаа гинтгэн тийм Латин Америк тал руу орсон тийм одоо юу гэдгийг драматург маягийн тоглолттой ч гэдэг юм тийм дүр аваад оруулахад бол их өөр байсан л та. Их сонир санагдчихсэн. Яаж ч амар эмоцтой ирдэг тийм эмоцтой их сонир тэгээ орчуулгын зүрх испани хэлнээс сонир шүү дээ. Тийм байхгүй юу. Тэгэл хууч ухаанда дандаа орос хэлнээс орчуулсан кино уншиж байгаа юм чи гинтгэн испани хэлнээс орчуулсан кино ороод тэгээ тэг их сонир санагдаад. Тэгээ энд нэг юм хэлэхэд би тэр сая ярьлаа шүү дээ. Тэр бас нэг 2-3 жил би үндэсний телевиз дээрч тэр UBS телевиз дээрч тэр ер нь шууд уншдаг байсан. Тэр нөлөө бол надад их нөлөөсөн юм байна. Одоо өөрөөр хэлбэл одоо миний ингээд дуу оруулж хахад би алддаггүй. Тэр одоо шууд уншижсэн толботой. Тэр чи аюу том юм дадал бол суудсан байна тий бүр тань. Тийм байхгүй юу. Ягаад гэвэл шууд эфирт кино уншна гэж алдахгүй л гэсэн үг шүү
Тэгэл тэр орчуулгын тэгээд тэр үгэн дээр их сайн ажиллаа те. Ингээд тэгээ одоо хондоо би ингээд кино уншиж байхдаа дуу оруулж байхдаа орчуулагчийн өгсөн орчуулга нь шүү дээ. Эхний мөрөө ингээд дүр дээрээ харуул уншиж байхдаа дараагийн хоёр мөрөө ингээд харж идэв шүү дээ. Тэр бол миний одоо нөгөө эпир кино шууд уншижсэн толботой. Надад технологиос тийм л юм байна. Тий. Яг наадах чинь үндсэн телевизтэйсэн хүмүүстэй ер нь суудсан байдаг шиг хэлээ. Гэхдээ одоо би залуучууд хэлээд одоо залуучууд ч мэдгүй. Өөр. Яг жүжигчин болгон л өөр л дөө юм яаж хүрэх вэ? Миний хувьд бол тийм баг. Яг наад чиг жүжигч одоо байхгүй те залуучууд. Нэрээ байхгүй шүү нэрээ. Тэгтээс нөгөө нэг шууд явна гэхэр чинь нэг юм хариуцлага мэдэрч хэрэг хүн ер нь тэр нөгөө алдах ч юм уу эсвэл за энэ тагчиж болно доо ч гэдэг юм уу нэг тийм боломж вариантын тухай байхгүй болчихж байгаа гэсэн үг шүү дээ ер нь. Тий. Тэгэхдээ яг уу одоогоо би бичлэгийн үед бол би зогсон шүү дээ. Ямар ороо төмөр биш. Албанд хүн чинь над зогсоод засаадах энэ үгийг нэг эсвэл нэг үгэн дээр зогсонгуудаа ч юм энийг засаадах ингэж хэлмээр байна гэдэг. Тийм л байна л да. Тий. Тэгэл явдаг. Одоо ингээд хүний хамгийн таны одоо хамгийн үнцэнтэй таны өөрт ч юм байгаа тэр зүйл юу гэхээр магадгүй та өөрхөн дуу хоолойг л хэлэх байхгүй юу? Одоо ингээд алдартай дуучид бол өөрсдийнхөө дуу хоолойг даатгацсан байж идэг штеп. Тэр чинь таны одоо амьдралын хамгийн чухал тэр одоо бүх зүйлийг бүрдүүлж байгаа тэр зүйл чинь таны дуу хоолой гэж ойлгож болох уу? Тий, болно шүү дээ. Би ч яг мөө ээж маань амьд зэрүүндээ л хөрх хийдэг гэдэг байсан. Миний хүү урлагийн хүн болоорой л гэж. Тэгээ ээж маань яг нөгөө 10 дугаар анги тогт борхон болсолтой. Тэгээд би урлагийн сургуульд төгсөж очиод ээжтэй хэлэхэд ээж маань сонсч чадаагүй юм л та. Хөрх хийдэг. Аав маань бол мэдсэн. Аав маань сүйд борхон болсолтой. Тэгээ яг би чинь сургуульд байхдаа, дунд сургуульд байхдаа сургуулийнхын алиалагч болчдөг. Тий. Тэгээд дуу дуулцдаг, шүлэг уншдаг. Тийм ангийнхаа нэг урлагийн үзлэг аваад гардаг хүүхэд байдаг шүү дээ. Тийм хүүхэд байсан. Тэгтээ би урлагийн хүн болно гэж боддгоо байсан. Ээж маань тэгж хэлдэг байсан болохоор би 8 дугаар анги төгсөлтөө тий. Тэгэл бодж л байсан л да. Тэгээд яг хөө тэр одоо 10 дугаар анги төгсөх жил кино драмын ангийн шалгалтын дээр ирээд ангийн дарга Наранбаатар чи очиж өгөөч өгөхгүй би төмөр замын ажилчин болно. Би хойшоо Орос улсын төмөр замын дээд сургуульд явна гэх. Тэгвэл чамаа багш хэллээ хэлэхгүй юу? Ангийн дараа багш тоглоод. Энэ чинь юу байхгүй кино драмд шалгуулахгүй гэж ингэдэг. Шалгуулахгүй чинь багш дуудаад багштай очиод. Миний хүү яаж байгаа юм бэ? Ангийн дарга чинь очиод нэг шалгалтын өгчгөлдөд чинь. Мундаг том сургуульд улсын багшийн дээд сургууль. Тэгээ кино драмын анги том сургууль. Тухайд том л доо. Гэхдээ багш би одоо шийдсэн. Чи ямар мэргэжилтэй юм болохгүй? Би төмөр зам ажиллаж байна. Хойш Оросын төмөр замын сургуульд явна л. Тэгэл идэг. Тэгс багш уурлаа л бас. Чи ангидаа ер нь урлагаараа гайгүй ангийнхаа юм аваад гардаг хүүхэд байсан. Миний өгөнд орохгүй юм чи. Багш би тань шийдснэ л хэлчих багшаа гэж толгоогоо хэлээ. Тэгвэл чамайг захиралд хэллээ гэл. Шууд шашаатаар яваа. Тэгээ сургуулийн захиралд хэлээ. Тэгээд Чулуунбаатарын тухай захирал байна шүү дээ. Чулуунбаатарын захиралаар ороод дууцсан. Миний хүү юу болоод байна гэл. Тэгээ багшаа тийм юм учиртай ангийн дарга эхлэх гэсэн тэгээд багш гэсэн сургуулаараа чамайг дэмжиж чинь чи очиж шалгалт өгнө. Тэгээд ингээд өөр ирэхгүй захирал тэгэрч тэгээд за багшаа гэл. Тэгээд өгөл тэнцсэн юм л да. Тэр хүмүүс хүртэл таныг бас ингээд нэг юм зүв зам гэх юм уу да. Тэгээд тийшээ чиглүүлчих гэжтэй бүгдээр үдсэн байж. Тэгс тийм бас их сонин амьдралд тийм тохиолдсон ш надад сургууль багт 10 жилд. Тэгээд тэнцсэн шүү дээ. Тэгээд ер нь тааш дорн гоё юм л шүү дээ. Тэгэхээр нөгөө хүүхдийн сэтгүүгээр харахаар одоо галт тэрэг явахаар бүр ингээд Орос явна гэдэг нь өөрөө их том юм байж тээ. Тийм. Болвол Дорногов аймгийн дэлгэрэх сум хүн л дээ. Өссөн төрсөн нутгаа. Би тэгээд тийм учраас ааваараа Дорногов гэж яваад явдیں۔ Тэгээд би өөрөө яг хуу Дорноговын шандын 1-р 10 жилд 9 10 тал сурсан хүүхэд. 2 жил. 9 10 дугаар анги сурсан. 8 өөр газар төгсөж очихгүй тий 9. Тэгээ 10 төгсөх жил тэр кино драмын хойр очиж байгаа юм. Тэгээ яг миний аав бол 1945 оны чөлөөлөх дайны Ахмад дайч хүн байсан. Тэгээ насаараа Зүүн Баянгийн нефт тэгэл цэргээ салгаж ирэл 40 онд дайнаас ирээл ээжтэй минь танилцаал тэгэл Зүүн Баянгийн нефтх залуудаа нэг найзтайгаа тэгэл тэнд ажиллаад анганыг тэгэл
Тэгээ наашаа явангуудаа зам уудэд ирээл төмөр замд ажиллаад. Тэгээ би айлын баг байхгүй юу? Гарын 5 гаруй, ганц ихч 3 ахтай. Айлын баг. Тэгээ ихч маань үйлчлэлийн чиглэлийн төмөр замын ажилчин болоод ингээ яваад хахаар багадгүй нь анзаараа л юм л да. 3 ах маань 2 ах 3 заваа баг 3 улаа шахах төмөр замын ажилчин болоод. Тэгэхээр төмөр замын ажил бол гоё юм байна гэх. Төсөөлөгдөж хүүхд. Тэгэл 10 дугаар ангийн 18 настай хүүхд яах вэ? Төмөр замын ажилчин болоо өдөө ах トゥ г дуурай идэл гэж бодож байна. Гэтэ та одоо ингээд урлагийн ажиллаа хийгээд ер нь бол хамгийн дуртай ажиллаа хийгээл явж байгаа юм шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бол тэр олон хүмүүст бас эргээд баярлаа гэж хэлмээр юм ба шүү дээ. Тэр ангийн дарагтай хүртэл тий. Тий би яг ангийн дарагтай тэгээ ер нь тэгэл уулзд хэлдэг юм л та. Тэгэл багш маань тэгэл би хацтай шүү дээ. Ер нь их сайхан. 10 жил байхад одоо миний 10 жилийн 8 жилийн багш заа юу. 10 жилийн багш, 8 төгсгсөн багш, 10 төгсгсөн багш намайг. Тэгээ оюутан төгсгсөн багш нар нь бүгд гавьяат. Ардын. Тэгэхээр би тийм хүмүүсээр багшлуус азтай байгаас. Тийм л байгаа. Өөрийгөө азтай гэж боддог. Тий. За одоо буцаад нөгөө телевизийн ажиллараа. Та одоо хамгийн сүүлд ажиллаад ялангуяа 10 жилийн хүүхдүүд таныг мэддэг болсон дүр байгаа шүү дээ тий. Нөгөө өсгөлийн авраа. Тэр төсөлд та ер нь яагаад бид нар ингээ үзэж байхдаа миний хувьд чи үзэж байхад за ёстой л Наранбаатар ах л яг энд байх юм байна. Яагаад тэгэхээр тэр үгийг одоо тэр хүүхэд сонсоод зөв дуудах те тэр гэдэг чинь өөрөө бас нэг айгүй том хариуцлагатай ажил байгаа байхгүй. Тэгэхээр бол өстой яг л таныг зөв оноож танд энэ ажлыг бас хариуцуулж дээ гэж батсан. Тэ. За тэр ингэсэн би нэг хувийн компани хувийн студид дуу оруулдаг байлаа. Тэгээ сууж исэн нэг өдөр утас дуураа тэгээд одоогийн нэвтрүүлгийн продюсер Баатар боловсрол суугийн Баатараа яриад Наранбаатар ах уу тийм байна. Тэнд нэг уулзах тэгээ за гэд уулзсан. Тэгээ Баатараа бол продюсер нь өөрөө гүйж ирээд над дээр зохиолоо барьсан. Ингэж ирээд за бид нэг ийм гадаадын контент албан ёсны хэрэгтэй авсан юм аахаа. За энэ дээр зарлагч гэж та зарлагч дээр бид яриад таныг л гэж одоо бодсголоо. Ягаад гэвэл одоо та үгэн дээр ажилдаг хүн, дуу хоолоогоор одоо ажилдаг хүн гэдэг олон одоо энэ талын бид нар хоорондоо ярилцаад. Тэгээ таныг сонголт. Та энэ зохиолтой танилцаад ингээд одоо өөрийнхөө саналыг хэлээчээ гэд Баатар продюсер, ерөнхий продюсер ирсэн байхгүй. Тэгээ би за гэд зохиолыг авч үлдээд маргааш нь хариулъя гэдэг. Тэгээ гэртээ байчаад ажил очичоод ажил тараад өсгөлийн авраг ингээ харж исэн чинь тэр зарлагчаар ингээ хараад ерөнхийд нь бүгдийг харсаа л да. Гэхдээ тэгсэн чинь л одоо нэг хүн кино зохиол ингээд уншаад гол дүр нь таашуугаад тэгдэг шүү дээ. Тэгээ уншаад гэдэг кино зохиолыг таалагддаг шүү дээ. Яг тэрэн шиг л буулаа шүү. Хүү энэ хүүхдэд ямар гоё өгөөжтэй. Яас мундаг нэвтрүүлэх юм бэ? Одоо наа юу шууд ногоон гэрлэж өвшөр юм чи зарлагч хийгээл шүү дээ. Өөрөө ирэхгүй яг бууснаа да. 2 сизон явсан уу? 3 сизон явсан уу? Одоо юу? Тий. Одоо чи үлээ 3 явцсан. 3 дахь нь явцсан. Тий 3 явсан шүү. Энд чинь дундаа нэг завсралсан. 2 жил үлийн завсралсан. Тэгээ энэ одоо ингээд цаашаа паузгүй явах юм ярьж илээ. Бид нар бол тэрийг үзээд бол за бид нар бүх шалгалтанд онох юм байна гэж бид нар бол бодчихлоо шүү дээ. Хүүхдүүд ч гэсэн айгүй сэрхий тэр өнөд чи яамсан мундаг юм. Тий тэгэл манай энэ боловсролын хийж байгаа баг маань өөрснөөс мундаг залуучууд. Жинхэнэ одоо албан ёсны эрхийг авлаа гэдэг маягаар хийж байгаа шүү дээ. Тэр тайзны мөнгө яг. Тэгээ Баатар продюсер энэ жил бас ингээл бас энэ жилийн дугаар бичгт хэлжсэн нарааха гэрэл мэрэл дээр бид бүр нэмж бас гоё болгож байгаа. Үнэхээр л гоё болж байгаа. Тэгээ тэр нэг хүүхдүүд бас нэг талаараа айгу өрөвчтэй нөгөө ингээд уйлаад алдчихад тэр хөргөө. Тэгээ яг намайг анхны бол манай үзэгчид маань тэгээд л намайг чинь бас янз янзаар сошиал битсэн шүү дээ сонио. Юу гэж ч бодод. Тэгсэн шүү дээ. Энэ нөхөр цагаан толгойн телевизээр өөрөө зохиогоод тэгээ энэ хэдэн хүүхдүүд өсөглүүлээд тэгээ тамын сайлгаж байна. Одоо бойл гэж хэлээ.
Би одоо тэгэл өөрөө зохиогоо. Үг зохиодсон те гэдэг юм аа. Гэхдээ тэр харахаар зарим үгнээс ингээд нэг баг бидний өдөр тутамд их тийм хэрэглэгддэггүй үгнүүд бас их гарч ирд юм лээ тий. Тэгэхээр үзэгчдэд хүртэл айгүй хөөр. Яг энэ нэг хэл бичгийн одоо төв мөвтэй хамтраад манай багийнхан ч тэгэл хамтраад ажиллаж байгаа л да тий. Тэгээ яг миний тэр яг зарлагчийн юунд дүр яг үнэндээ бол би ч одоо шүүгч мөөгч биш шүү дээ. Намайг зарим хүүхдүүдийг шүүж яана гэх. Миний өмнө дэлгэц байдаг байхгүй. Компьютерын дэлгэц, том дэлгэц. Тэгээд дэлгэцэн дээр үгнүүд ирнэ. Цаанаасаа тэр үгнүүд миний чараг үгнүүд дээр яаж таарах нь мэдэхгүй шүү дээ. Тийм мэдэхгүй. Тэр үгнийг ирсэн үгийг л би шууд тэр үгт хэлж байгаа. Үсгэлүүлж байгаа ч хэлж. Би ч өөрөө ч тэр үгээ баг мэдэхгүй шүү дээ. Шууд л ирж байгаа зарим үг нь. Тэгээд буруу үсгэлэх юм бол миний дэлгэцийн баруун дээд болонд буруу, зөв бол зүүн дээд болонд зөв гэсэн бичиг гарч ирнэ. Би тэр бичгийг хараад үсгэлэл зөв, үсгэл буруу байна гэж хэлдэг байхгүй. Ер нь ийм л юм байна. Тэгэхээр үзэгчийн хувьд болохоор харахаар энэ Наранбаатар хүүхдэд аюу хэцүү хөгчөөд хүүхд энэ шүүгээд энэ хүүхдийг гэдэг. Тэгээ үнэхээр үнэндээ бол хүүхдийг бол баг програм шүүж байгаа шүү дээ. Энэ одоо төслөөр ингээд харахаар бас та өөр яг энэ төслийн бас нэг хэсэг болоод явж байхаар бид нэр ер нь өөрсдөө яг энэ их хэлийгээ монгол хэлийгээ ойлгож мэдэх за энэ монгол хэлээрээ ярьдаг байх тэр зүйлүүд ер нь багасаад байна уу эсвэл ер нь бид нэр их хэлтэй хайртай хിവэрэ байгаад байна уу та ер нь хөндлөнгөөс харахаар юу гэж боддог вэ? Би нэг яг анх энэ нэвтрүүлгийг яхад л ер нь л бодож ирсэн л да. Энэ зохиолыг анх продюсер өгчөөд би уншаад энэ зохиолоос өмнө ч гэсэн би боддог л байсан. Утгын чимэг богино өгүүлэгт өгүүлэг уншаад л тийм ээ. Тэгэл Монгол авах уу, Монгол үг ингээл мартагдаад учраас би оролцоол тий. Аль болох хүмүүст Монгол үгийг хүргэхийнсэн гэж бодоол уран бүтээлч хүний хувьд ингээ явдаг ус. Тэгэл дээр нь ингээл энэ нэвтрүүлэг ороод чи бүр ингээл хүчтэй болж штт. Тэгдэг гэсэн. Тэгээд би ингээ оролцоод ингээ яв. Ер нь бол тэгэл энэ нэвтрүүлэг ингээд орж ирээд бүр эн чин ингээд ташуур өгөөд аяад штт. Тэгээ Монгол хэл бичгийн төвийн хамтраад ингээд ер нь бол бас л хоцрогдож байгаа. Би бол тэгж бодсон. Бид нар бол монгол хэлнээс амар хоцрогдож. Барьжил авахгүй холдоод авахгүй барьжил авахгүй. Тэгэл би чинь тэр бас нэг богино өгүүлгийн утгын чимэг нааданд их ордон шүү дээ. Тий. Дун өгүүлэгч гэдгийг одоо ярих гал л да тань. Тий. Хэлээдсэн тий. Би нэг 15 6 жил оролцож байна л да. Монголын сайхан зохиолчдын энэ богино өгүүлгийг анх одоо том манай ах нар том зохиолчдын санаачлагаар Шувуун Саарал нэртэй билүү анх эхэлж ирсэн баха. Тэгээ одоо утгын чимэг нэр нь өөрчлөгдсөн тий. Тэгээ хиндэ яг зохиолчд маань өөрснөө жүжигчтэй сонгож уран уншигчдаа сонгож зохиолоо өгдөг байсан бол зарим нь одоо жүжигчд нь одоо өөрийн чинь зохиолыг уншиж тийм юм янз янзаар ингээл авч өгч авал одоо ингээд зохиолчтой хороо маань энэ утгын чимэг тухай хууль дүрм янз бүрийн юм гаргацсан байгаа л да. Тэгэл тэг уралдаан хэмжээс нэг 460 мянган дагуулсан юм л да тий. Тэг ингэж явуулдаг болцсон. Тэгэхээр өөрөөр хэлбэл би яга утгын чимэг яриад нэхэр утгын чимэгийн богино өгүүлэгдээ утгын чимэг наадмыг болвол манай одоо монголчууд ялангуяа монголчууд маань их сайн үзэх хэрэгтэй. Сайн үзэх хэрэгтэй. Боловч сумыг яаж үздэг байсан бэ? Тэрэн шиг утгын чимэг үзэх хэрэгтэй байхгүй. Яг гэвэл утгын чимэг дотор шилдэг 10 өгүүлэг уншигддаг. Тэр чинь 3 4 500-га зохиолчд одоо Монголын өнцөг боломжоос өнцөг боломжоос зохиолчд өгүүлгээ явуулчих ш. Тэн шүүгчд нь суугаад шилдэг 10-ыг шалгаруулчихдаг. Тэр шилдэг 10 өгүүлэг тайзан дээр уншигддаг байхгүй. Тэр нь утгын чимэг наадам баг. Тий. Утгын чимэг наадам өөрөө бас ингээд зөвхөн уран бүтээлээс гадна тухайн одоо өгүүлгийг тайзан дээр амьдруулж байгаа жүжигчний ур чадвараас бас хамаарч тэр нэг бас шагналт хөрхөөрхгүй бас нөлөөлдөг юм шиг байна тий. Нөлөөлнө. Тэр шалтгаална. Тэгээ сүүлдээ бол зохиолчтой ороо энэ тэр яагаад одоо сүүлийн хэдэн жилд байхад таньч шилдэг уран унших шалгаруулдаг жүжигчин шалгаруулдаг болцсон. Өгүүлгээсээ тустай юу? Тустай. Тийм болцсон. Болцсон шүү дээ тий. Тэгээ ер нь бол би яагаад үзгээд байгаа юм гэхээр тэр өгүүлэг дотор 10 өгүүлэг байна шүү дээ. 10 өөр утга санаатай. Тийм ээ? 10 өөр зохиолчин тарихт оюун ухаан учраас. Тэгээ 10 өөр монгол ахуй тэнд байгаа байхгүй. Тэгэхээр яг монгол хүн бол тэр өгүүлбэрийг сонсоод л тэг жинхэнэ одоо би монгол хүн юм байна. Өөрөө мэдрээл те. Мэдэрдэг юм уу яадаг ч одоо тийм болох ёстой гэж би ойлгоод их гоё. Тэ
Тэр яг наад бол явдаграад явах ёстой гэж мэдээж уран уншигч унших нь тодорхой. Шүүгчнэр шүүнд шагнал магнал ивент гэж байх нь тодорхой. Гэтэл тэр өгүүлбэрийн дотор агуулга тэр Монгол гэдэг хэмжлэхгүй шүү дээ. Тэр утгаар нэг яриад байна л. Яг үнэ. Бид нар бас тэр яг нэг утгын чимэг болоод бас уран зохиолын ном дотроос ингээ харж агаад ийм үг байт юм байна гэж бас шинээр олж авдаг штэ унших тутамдаа ч юм уу. Тэгээ тэр үгээ энэ юу гэсэн үг юм бол энэ яга ашиглагддаггүй юм бол гэл ингээл авдаг. Тэгээ сүүлийн үеийн одоо хийгдэж байгаа кинон дээр хүмүүс үзэгчдийн зүгээс бас нэг юм шүмжилтэй байдаг юм байна. Одоо сайхан монгол хэлээр ярихгүй байна. Хоорондын харилцаа ярианууд дээр нөгөө үгийн баялаг аягүй дутуу тий. Нэг юм ойр зурхан үгээр яриад энэ ч гэдэг юм. Тэгэхээр уран бүтээл өөрөө тийм үүрэгтэй гэдэг дээр та ер нь хэр санал нийлдэг вэ? Одоо үзэгчдийг ингэж хэлээ мартахгүй байх. Тэр их хэл дээрээ ярих, тэднийг хөгжүүлэх тал дээр ер нь үүрэгтэй гэдэг дээр ер нь та хэр одоо санал нийлдэг вэ? Би одоо миний яриад байгаа л ерөөсөө юм шүү дээ. Саяны ярьсан тэр. Тэгээд дээр нь одоо нэг харамсдаг юм а байдаг. Одоо яг хөө энэ хүмүүс тэхэл байх л төө 21-р зуун юу гэдгийг дэлхий даяарчлагдж чинь бид хамт алах хэрэгтэй энэ төр гээл тийм ээ. Тэр утгаараа гар утастай харилцах хэрэгтэй. Компьютер дээр суух хэрэгтэй хүүхдүүд гээд. Бидний үеийн хүүхдүүд ямар байсан юм бэ? Ном уншдаг байсан. Ном их уншдаг байсан шүү дээ. Аав ээж юм ном их уншуулдаг байсан. Тэг одоо залууч ном унших байцсан. Тэгэхээр ном уншихгүй болохоор яг үнэндээ бол гар утас бол хар төмөр шүү дээ. Компьютер бол хар төмөр байхгүй. Хар төмөртэй харьцаад шүү дээ. Номтой харьцаад номтой нөхрөлөөд ном уншаад байвал хүний үгийн баялагтай болно. Харилцаа нь гоё болно. Хүнтэй одооны залууч гоё харилцаа үүсгэнэ. Одоо гар утас ингээл автобусанд яваад хүн одооны залуучууд харилцаа байхгүй шүү дээ. Хоорондоо бараг ярьдаггүй. Харилцаа байхгүй. Нөгөө нэг яах юм бэ гэж харилцаа. Хитгэн үгээр ярьж ийн гэдэг ааш та төрсөн. Тий. Тэр аимшигтай. Та энэ нэрээ юу шүү? Та айгүйх ярьж байгаа бол энэ манай шууд задлаад ууж болно шүү. Ингийн хормог байгаа. Харин тэр харж ирсэн. Ингийн хормог тий гоё. Энэ болохоор ингээд шууд задлаад нөгөө шууд уух зорилттой байдаг. Энэ болохоор Cam Whale гэдэг нэртэй. Camel Wellness гэдэг нэртэй. Өмнө Говь аймагт автомат юм үйлдвэр байгууллагатай Өмнө Говь аймагаас ингээд шууд савлаад ингээд Улаанбаатар хотод ирдэг байхгүй юу? Монголын говь нутагт аж төрдөг хосгүй нэгэн амьтан болох Монгол тэмээнийхээ шимт сүг боловсруулж олон улсын стандартад нийцсэн хугацаа үрцгэгч болон нэмэлт бодис агуулгыг цэвэр сүгээр боловсруулсан ингийн хормог худалдаанд гарлаа. Camel брендийн ингийн хормогтой хамт өдөр бүр эрүүлжээ. Энэ брэндтэй хамтраад энэ улирлын туршид манайтай хамтарч ажиллаж байгаа. Тэгээ өвөл бол манай гэр бүлээр их сайн усан. Тэгээ нөгөө дархлааг сайжруулалт юм байна. Бага насны хүүхдэд их сайн юм байна. Дээрэс нөгөө бид нар ингээ байнга компьютер болон юм одоо техниктэй харьцаж байгаа. Энд чинь өөрөө бид нар маш их хордож идэм байна л да. Тэгэхээр нөгөө нэг энэ хордлого аягүй сайн тайлдаг гэд жирэмсэн эхчүүд уухаар хавгнадаг юм байна бүр. Айгүй олон талтай. Тэгсэн чинь өнөөдөр бас нэг юм шинэ бүтээгдэхүүн авчираад надад тавьчихсан. Энд тэгсэн чинь ингийнхаа сүүгийн хурь ойлгоод ингээд боловсралцсан. Одоо кофе шиг гэсэн. Тэгээ шууд задлаад усандаа найруулаад. Тийм. Одоо хормог ууж чаддаг хүмүүс бас заримдаа байдаг те. Энд чинь бага зэргийн хэсэглэм. Тэнгүүд ингээд сүүгээр ингээд шууд уучих юм бол үр дүнгийн хувьд яг адилхан. Тэгээд ийм савлгаатай болохоор цөнгөлж явж байгаа л уучих. Тэгээ ер нь бол манай Монгол үйлдвэрүүд чинь бас их нөгөө инновац аягүй сайн шингээд ерөөсө бүх юм л их гоё амар болоод. Тэгээ эний чинь бас нөгөө гадаад руу аваа авчих юм бэ нөгөө хуурай байхаар давуу тал нөгөө шингэний чинь авч явахд хэцүү гэдэг. Тийм байна. Хоолойгоо ер нь яаж харилдаг энэ олон жил. Одоо ингээд бид нар зүгээр энгийн хүмүүсээр ингээд ботход одоо бид нар ч бас яг нэг бас телевизийн ажил хийгээд байгаа болохоор эрүүл мэнд хоолоо өвдөхгүй байх гэл ингээл хэрэндээ л аяг өгчээдэг л те. Гэтэл та бүхэн маань ингээ өдөр тутамдаа одоо хоолоогоо ашиглаж байгаа шүү дээ. Тэгэхээр яаж та өөрхөн хоолоог ингэж хайрлаж гамандын тийм арга байна уу танд? Байна яг зүгээр хоолоогоо жоохон амраах тийм нэг дасгал их юм хийдэг. Тийм л юм да. Жоохон дасгал хийчих нь орой амрахтаа. Тэгээ өглөө босоод бас жоохон өгүүлэхийн дасгал хийждэг. Тэгж л аргал шүү дээ. Одоо өөр яг тийм зориулсан одоо бодис янз бүрийн юм ууж идэхгүй байхгүй. Тасгаа масаа тийм байхгүй юу? Өдөржингөө вакуум дотор студид гэж одоо вакуум шүү дээ.
тийш тэг хүмүүс л мэдгүй болохоос дуу чимээ оруулахгүй гэдгээр ингээд агаар заримдаа бараг агааргүй шүү тий. Тийм байхгүй. Тийм л одоо өдөржингөөс 33 жил сууж чадаад тэгэл. Өдөрт ер нь та хамгийн олон кино уншижсэн хэдэн кино уншсан бэ тий? Одоо өглөөнөөс авахгүй л одоо ерөөс. Тийм тоо байна. Тэр UBS-ийн түрүү ярьдаг харин тэр байхгүй. 5 кино шууд. Өдрийн 5 кино. Тэгэл шууд уншиж байгаа шүү дээ. Эперт. Чи боддоо. Надад уншижсэн жүжигчд одоо байгаа тэд нар ч гэсэн санаж байгаа. Эхний кино яаж хооронд эхний кино ингээд уншаад дуусна шүү дээ. Хоёр дахь кино ухаандаа эхлэж яхад тэр дунд нь UBS реклам явуулна. Тэр хооронд л одоо бушууга идэж байна да. Нэг 5-10 минут л тэр ч одоо. Тэгэхгүй бол ороороо гин. Тэгэл цаг гэж байна. Тэгээ би заримдаа яг үнэндээ бол аман дотроо бууцтай ч юм уу хоолтой 20 дугаар зүүн бокс кино компани үзүүлж хэлж л байсан. Бид нар ингээд заримдаа хэлж чаддгүй айгүй хэд ч тийм ингийн хүмүүс. Тэр кино уншиж байгаа хүмүүсийг одоо бид нар ямар ч үг байсан юм мундаг хэлдэг гэж боддог. Цоо шин өгнүүдтэй таарах үед бас тийм хэцүү үе таарна сте. Тэрнээс одоо нөгөө төрний хэлгшөө робот шиг ингээд шууд суулгаад бүгдийг уншиж чадна гэж байна. Одоо шууд ялангуяа шууд уншиж байгаа үед тэр бол таарна шигтэй. Тэгэл арга гадаад үг те ялангуяа. Гадаад үгийн таарна. Тэгжигтэл тууштай өөр арга байна. Зөв хэлнүү буруу хэлүү тэгэл байна. Бичлэгтэй үед бол засаал буруу болж таа янзлий гэл. Шууд үйтэл байхгүй шүү дээ тэгэл. Тэр анх оюутан болоо хүн цээ ханд гिच маань гараад ирэнгүүт хам хөөс гараал урсаал. Дадлагыг гэж телевизээр кино уншиж дөрөв ярьсан шүү дээ. Ер нь юу хийснэж мэдэхгүй. Уншаал гараад байна. Хар ус цоолгаад гэж. Тэгээд цээ их тэгдэг ш нөгөө бидний ороод ингээд суугаад уншин штэ. Тэгээд урд нь бид нар чинь дүрсээ хараад үгэн дээр ингээд ажиллаад ингээд орж байгаа текстээ хараад уншин. Тэгэл алдсан хүүхдээ араас нь зохиолч юм аяй гэж болохгүй штэ. Яг орондоо ирээд. Бүрийгэл алдсан авах юм бол араас ингээд. Тэгдэг хүлээл. Тэгдэгээс. Тэгээ бас ингээд өөрийнхөө уран бүтээлүүдийг ярихаар зэрэг нөгөө Додсиг киног бас аягүй их онцолж ярьдаг те. Тэр киног хаяа бас нэг гаргаар үзэхээр хэвээ үнэхээр сонирхолтой нөгөө эрэгтэй эмэгтэй болоод идэг. Тий. Тэр чинь гол дүр киноны хавьд тоглосон уу? Тий. Одоо яг залуучууд өөр залуучууд оруулж байгаа хэл та. Миний оруулсан бол энэ юуны TVC архивт байх ёстой байна уу? UBS дээр байна уу? UBS дээр ч байна уу тий. Тооцсогээд герман хэлнээс уншижсэн маа би. Тэр чинь германууд ингээм ам барилт хийцэн. Яг тэгээд тэр бол бас л ер нь ур чадвар шаарддаг дүр шүү. Яг ингээл тэр чинь нөгөө чи киноны агуулгын санаж байна уу? Кинон дотор дахиад одоо ингэ жүжиг гараад идэв шүү тий. Тэгээ өөрөө тэр нөгөө тэр жүжигний гол дүр болохоор эмэгтэй бол хувираад тоосон чинь тэр кинон дотор жүжигийнх нь залуу өөртөө дурлаад тий. Эмэгтэй бол хувирсан чинь тий. Тэгээд даас нь хопмон тоглохдоо тэр зохиолоороо бол ингээд эмэгтэй болол ингээд ярьж байгаа шүү дээ. Эмэгтэй болж ярьж ирсэн ал өөрийнхөө хоолоор яриад ус аваал. Тэгээд яг тэгж ингээд амар ярьдаг. Тэгээ анх одоо хонда дуу оруулагч жүжигчин одоо би эрэгтэй дүр эмэгтэй болцсон. Тэрэнд яаж дуу оруулах вэ? За тэгсэн үндэгмэн ах маань Наранбаатараа мэд дуграндаа гэдэл. Чи гэдэг яаж хийх вэ гүндэг ахлах чи хоолоогоо нэг жоохон зөөллөд гэж байгаа юм. Хоолоогоо зөөлхөн болгоод тэгээ жоохон шингэлээд гэж байгаа шүү дээ. Зөөлн шингэлээд л тэгээд л дуграад агараа. За эхлэх хэлт гэсэн. Янз бүр дуграад тэгжсэн нэг шингээ нэг тийм зөөлхөн дээр зогс гэлэгт. Арэ нэг хүчтэй бишээ тэр чих нарийн. За нараа наадах чинь шүү. Яг наад хоолой чинь шүү. Наадахаа мартавчи гээл. Тэгэл мө алдардаг өндөгмөн ах манад тэр тооцогийн дүрийн хоолойг яг хэлж өгсөн шүү дээ. Тэгэл би оруулж байгаа л яг өөрийнхөө ихтэй болонгод өөрийнх нь хоолой дуурч шүү дээ. Тэгэхээр би бол чин эмхтэй хүн шиг дуурнаж байхгүй шүү дээ. Эрэгтэй хүн. Тийм үү эмхтэй хүн шиг дуурах гэдэг чинь. Гэтэ киноны дүрэн ч гэсэн угаасаа эрэгтэй хүн л эрэгтэй хүн дүрээд байгаа учраас нэг тийм эмхтэй болсон чинь. Гэтэ яг тэр нэг тооно ингээл хадгалал байгаад мартахгүй байна гэдэг чинь бас аяг. Киноны дүрслэл явна дээ.
Гэтэл бид нар бол яг ингээ програм дээр оруулж сануулж штэ. За одоо нэг дээр бол гэд ингээ санал. Гэтэл одоо би бас орчуулгын киноны жүжигчдэг бас ингээ бишрээд идэх байхгүй. Нэг кинон дээр нэг биш 3 4 ч дуу оруулах үе байдаг тий. Гэтэл нөгөө хоёр нь хоорондоо харьцаж ярьдаг. Тэнгүүт ингээд яг нэг юм коноп дараад өөрчилж байгаа юм шиг тэр тооноо өөрчилнө гэдэг бол өстой том авьяас. Яг би 33 жил одоо дуу оруулж байна л да. 30-аад мянган кинонд дуу оруулчих. 30 мянган кино бол яг уран сайхны кино хөөхөлдийн баримтад нийлээд л дээ. Олон ангид кино нийлээд. Тэгээ миний олон сайхан дүр байгаа юм. Тэгээ тэр одоо юу гэдэг нь мэрэгжлийн урд чадвар шаардсан тэр дүр болын тооцсон юм байна. Тий. Тэгээ шийдэл Мел Гибсний тоглосон Гамлет байна. Тий. Авгаалал Гамлет амжилт хийсэн ба шүү дээ. Тэгэл зөндөө байгаа. Тэгээ чиний сая олон дүр гэдэг шиг гэдэг дээр ярих чинь одоо ухаанда цэргийн сургууль гэж байна. ТV-с цэргийн сургууль дээр чи би 10 дүр дууруулт ганцаар. Тийм үү. 10 дүр шүү дээ. Макаровоос эхлээл 10 тэр сонс. Тэгээ баахан юм залуучууд Эрдэнэ гэдэг миний шабит хоёр ингээл залуучууд наваад. Тэгэл 10 дүр дуу оруулж лээ. Яа. 10 сална гэж бодлоо тэгэхээр. Тэгээ тэрийг мартахгүй нөгөө дүр дээрээ би энэ чинь. Тэгээ хоорондоо чиний сая хэлдэг чи хоорондоо харьцаж ярина. Хоорондоо харьцаал ингээд. Яг манай ахмад жүжигчд маань яг одоо нэг захирал тийм өвөө ч юм уу хийчихэл гараа явчих шүү дээ. Тэгээ залуучууд маань явж үлдээл. Тэгэл хийдэг байл. Одоо яг орчуулгын киноны дуу оруулагч нарын холбоо гэж таадч айгүй их идэвхтэй байт юм байлээ. Хоорондоо их бас холбоотой хамтарч ажилладаг, нэгнийгээ дэмждэг айгүй тийм идэвхтэй уран бүтээлчдийн холбоо тал дээр бол танай холбоо их идэвхтэй харагддээ шүү. Шинэ жилийн хүртэл байнга хэдэр л тий. Тий. Монголын энэ бас барилаад байгаа. Энэ чинь ингээд олон жил болж байгаа л тэгэл нэг холбоотой боллоо шүү. Монголын дуу оруулагчтай холбоо. Тий, тэгээ яг нодлын энэ ч айгу өөрхөн залуучууд хоорондоо ингээд нэгтэл те нэг зоригтой тэгэл бисрэг наадмаа хүртэл хийсэн. Бисрэг наадмаа хийгээл тэгэл хурал марлаа хийцгээгээл гişүүд энтрээ ягаал тий. Тэгээ энэ дотор нөгөө орчуулгын жүжигчдээс гадна орчуулагч нар, дууны найруулагч нар тийм ээ тэд чинь орчиж байгаа шүү дээ. Бүгд орж байгаа тий. Тэгээ залуучуудтай одоо та ажиллахаараа яаж их багшилж гин үү? Одоо за ингээрэ тэгэрэ гээл нөгөө нэг зааж зөвлөх юм их болж гин үү? Тий яг одоо ингээл ер нь нас яваад ирэхээр нэг бас бодогддаг юм байна хүн. Жогоо нас ингээл гад одоо ингээл 55 6 байл ингээл яах. За яг сайхан буянтай гайхалтай багш нарын буянд ч гэх юм те над нэг сурж авсан мэдсэн тийм ээ юм байвал хүнд хэлийтэй л гэж бодогдсон юм шүү. Тэр утгаараа би залуучд хэлж байгаа. Дууруулахтаа ингэжээ миний дүүнэр ингэж шүү. Яг мэрэгжлийн талаас ингэ. Тэгээ тэрнээс гадна одоо энэ 6 сар гараад би нэг сургалт явуулах гэж байна. Хөтлөгчийн, дуу оруулагчийн. Сургалт. Зуны амралтын зорилт сургалт. Хүүхдүүд тэгээ жоо тий. Хантайгаа нийлж хагаад манай гэр бүлийн хүн чинь найруулагч шүү. Тий. Тэгээд манай хүн санаачилсан. Тэгээд одоо хоёлаа. Манай хүн найруулагч талаасаа хөтлөгчийн хичээл сургалтын тий. Хөтлөгчийн талаас нь гэдэг юм уу ингээд хоёлаа хамтраад 6 сард нэг сургалт явуулах гээд одоо ингээд ажилд ороод байж байна. Тий. Та хэрэг үндсний телевизд одоо ороогүйсэн бол Алтан сэрэгчтэй тэнд танилцсан уу та? Үндсний телевизд үгүй юу? Тий. Тэгээ бас их өөрчлөгдөх байсан юм тий. Зүгээр драма хөөгөл явсан болол гэж ер нь та бодож байна тийм шүү дээ. Алтан сэрэгч бол одоо хүмүүс бас нэлээ мэдэх баха. Намааг бас хүүхдийн нэвтрүүлгийн редакцид хөтлөгч байхад л найруулагч байсан. Тэр үед хүүхдийн нэвтрүүлгийн найруулагч нар бол цөөхөн мөртлөө хамгийн сэтгэлтэй хүмүүс байт юм шиг надад санагддаг. Одоо хүртэл хүүхдийн уран бүтээлүүдээсээ холддоггүй. Хүүхдэд зориулсан зүйл дээрээ хамгийн чин сэтгэлээсээ л ханддаг. Тэгээ маш юм шургуун ажиллах хүмүүс байгаа дээ. Тэр нь яг үнэ. Чиний наад чи яг би телевизд анх орчход би бол кино редакцл байсан юм шүү. Тэгээ кино редакцл кинонд дууруулад иддэг. Тэгээд яг хантайгаа танилцсан түүхнүүд яг манай хүн чи хойно сургууль төгсөж ирээл тэгээд телевизд шууд орцсон. Үнштэй. Тэгээд телевизтэй хүүхдийн редакцд ингээ ажиллаж байхдаа хүүхдийн редакцийн уран бүтээлч бол тийм нэг одоо хүүхдэд ойр бүтээл хийдэг гэдэг утгаараа ч юм уу те. Одоо бусд одоо редакцуудын уран бүтээлс ялгаа та онцлог нь тийм айгуу тийм инжин юу гэдгийг сэтгэл агуу. Айгуу тийм дотн айгуу сайхан сэтгэлтэй. Надад санагдаад байна. Тийм зөөлхөн хүмүүс те. Тэгээд
анх манай хүн чинь намайг телевизийн зохиомж, хүүхдийн зохиомж хийгээл зохиомжтой тоглуулдаг. Тий. Тэгэж надад тий хүүхдэр дэгч аягүй их зохиомж идэв шүү дээ. Тий. Тэгээд зохиомж хийдэг ус. Тэгэл бид нар чинь зохиомжинд нь би их тоглоно. Тэгэл танилцсан л хоёр л та тий. Та сүүлд бас хийгдсэн уран сайхны кинонууд нь ч гэсэн бас тий. нэлээд том үүрэгтэй оролцдог продюсер. 2015 онд битээр одоо яг өсвөр насны хүүхдүүдийн тухай зохиол одоо кино зохиол ер нь байхгүй. Ер нь ховор ба шүү дээ. Ер нь бол одоо ч бас ховор шүү дээ хүүхд талтай бол. Тэгээ 2015 онд одоо хэдэн жилч болсон. 10 одоо 10 жил болсон шүү дээ. Тоглож болохгүй нас гэж. Манай хүн чи өөрөө зохиол бичдэг шүү дээ. Өөрөө зохиолоо бичээд тэгээ өөрөө найруулна. Тэгээ тэн дээр нь би продюсераар ажилласан. Дараа нь 2016 онд дахиад одоо өсвөр насны хүүхдүүдийн тухай өөрөө манай хүн зохиолоо бичээд олон ангитай кино. 15 ангитай кино. Он цагийн ирэлцэд гэж. Тий он цагийн ирэлцэд гэдэг. Тэр кино хийсэн. Тэн дээр би яг нөгөө жүжиг ангийн дараа гарна. Жүжигчдийн хүүхдүүдийн нөгөө гол дүр дандаа хүүхдүүд. Дандаа гол дүр нөгөө киноны гол дүр хүүхдүүд учраас хүүхдүүдийн дүрийн сонгон шалгалтын дээр төлхөө оролцож ажилласан. Тэгээ өөрөө бас орж тоглоод гэдэг. Нэг 2 уран сайхны том кино манай хүн хийсэн. Тэгээ тэр Монголынхан гээд анх бол бас телевизийн одоо үзэгчдэд их л үзсэнтэй Монголынхан бас манай хүн чинь найруулаад Эрдэнэ сувдтай хамт. Эрдэнэ сувд хийжтэй. Тэр хоёр чи хийгээд л би бас тоглоод л гэл Монголынхан чинь тухайн үед шуугилж л байсан да. Тий. Та ер нь хэдэн кино тоглосон бэ? Яг жүжигч нэрээ. Би яг жүжигч нэрээ Монголын уран сайхны нийт 15 6 кино л байдیں۔ Дөө надаа тоглосон тий. Зүгээр чи өдрийн түрүү ярьсан нэг ам барилт гээд тэрийгээр бол нэг 20-од миллион 30-аад кино байгаа шүү. Миний яг ам барьсан. Дуу хоолойгоор тоглосон. Одоо хондоо ядуугийн зовлон дээр хүрлээд ам барьсан ч байх юм жишээ нь. Та юм уу? Миний биш дээ. Ядуугийн зовлон хүрлээ миний дуу. Гэх жишээ нь ингэдэг. Тэгээ ер нь би хүрлээ золбоот талигч хэн бэлээ чин зориг жүжигчин. Чин зоо тэгэл манай салхитан би бямц зогтон тэрийн эдрийн хитэдэн дүр ам барьсан шүү кино нэг. Нэг 90-ад оны үед нэг баахан бас яг видео кинонууд гарч байгаа. Тэгээ хүрлээгийн тэгээд муу талигч дэмдээгийн би дэмдээгийн хитэдэн киногоос дэмдээгийн дүрийн ам барьсан. Дэмэд Баатар. Золбоот Батбаатарт бас барьж ил байсан би ч тэгээд. Гэтэ ер нь өөрөө тоглох тэг хүний тоглосон дээр доор бол хоёр том ялгаатай зүтэй ер нь ялгаатай л байх. Ялгаатай шүү дээ. Манай ахмадууд ярьдаг байсан. Ялангуяа одоо манай ам барилтын маструуд. Манай том аврагууд одоо том жүжигчд байна шүү дээ. Одоо юу гэдэг дараамынч голцоо байх гэх юм уу. Кинон тоглолцоод. Тэгээ тухайн кинон чинь ам барилт их явдаг байсан шүү дээ. Тэгээд өөрөө тоглолцоод миний дууг тэр хийн шүүгээ яваад өгдөг. Өөрөө амаа барьж чаддаг. Тим жүжигчин байсан байгаа юм. Өөрөө ой тоглолцдог. Тэгээ дараа нь нөгөө өөрийнхөө дууг хийх чаддаг. Тэгээ миний дууг цэндээ юу шийш шүү. Миний дууг элбэг сайхан хийн шүү. Тэгээ яваад өгдөг. Тэгэхээр дуу хоолой гэдэг ямар хүчтэй юм те. Дүрийг өргөж шүү дээ. Тийм шүү дээ. Амар уу? Бүр илүүч бас тоглолтын нэмээд өгсөн. Тэр чинь тултал. Одоо ингээл би Холливуудын кинонд дуу оруулдаг шүү дээ. Гэхдээ тултал тоглолцсон байгаа шүү дээ. Гэхдээ тэрийн дуу оруулахдаа унахгүй л байвал бурхан болно тий. Унгаж дуу оруулвал яах юм тэгэл. Тэрэн шиг ам барилт гэдэг бол үнэхээр тултал нь манай оргууд бас тоглолцсон л байгаа шүү. Тэр хөргий бас өргөөл. Тэгэж үчигчин бол нэлээл амжилттай тоглолцсон. Тэр нь унгаа дуу оруулж баларна үсттэй. Тий. Та ер нь ингээ 33 жил ингээл яг одоо дэлгэцний ард суугаад микрофонтой найзлаад ингээ явж байгаа үедээ ер нь шал өөр юм хий гэж бодож байгаагүй юу? Ягаад тэгэхээр та эдийн бас яг 90-ад оны үед ч юм уу ер нь хүмүүс урлаг соёлын ажиллаар амьдрахад бас тийм хэцүү үе бас байсан шүү дээ. Тэгэхэд ер нь та өөр тийшээ хазаач юу? Байсан. Ер нь бол бас л хэцүү л байсан. Би тэгэл анх ярианда хэллээ шүү дээ. Лангуун дээр давс байсан үеийн оюутан байлаа. Хагас үзсгэлэн 90 онд. Тэгээд Чангосоо
Би 90 оны сүүл 2000 оны ихэр нэг Америкийн визэнд орсон. За. Тэр нь Америк гараад амьдэрч. Америкт нэг хэдэн жил насчгайгүйсэн чинь залуу. 90 оны сүүл тэгэл яг нэг ядаж нэг байрны мөнгө ч юм уу, машины мөнгө ч юм уу олон нийтийг дагаал адилхан тэгэл Америкийн визэнд орсон хар дарвцсан. За Америкийн визэнд ор. Тэгээд удахгүй үед нөгөө визэн рүү явдаг гэсэн чинь материал нь. За. Монголд энэ Улаанбаатар дарагддаг байсан. Тэгэл нэг хэд хоногийн дараа юунаас 14 хоноод хариу ирсэн чи байх хар дарвцсан. Тэгэл гэр бүлийнхээ хүнд хэлжсэн. Тэгэл зөвхөн Монголдөө бай гэж юм өстэй намайг гэж. Тэгээ манай хүн ч бас хар дарвцсан шүү дээ. Тийм. Тэр хоёулаа наа. Хэрвээ тухайн үед миний виз гарсан бол одоо яах юм бэ? Чамтай би ингэ сууж яахгүй шүү. Тийм шүү дээ. Америкээс ирээгүүл гайвул. Тэндээ бас нэг хөөрхөн бизнес эхлүүлчихсэн тий. Та ер нь хэр бизнесийн сэтгэлгээтэй? Бизнесийн сэтгэлгээ надад манай хүн намайг сайн гэдгийг. Би чам надаас илүү чи сайн штэ гэдэг. Тийм үү. Одоо бид нар ингээ зүгээр гадна талаас нь харуул сэрэг хичээл гэж бараг бодохоор тий. Намайг алтаа болохоор намайг чи бизнес сайн штэ гэдэг. Тэр надад юун дээр харагдсан бэ? Би нэг амьдралдаа 5 машин сольж унжээ. За. Тэгээ машинуудаа зарахад дорн зарагтаад би дорн зараа хийдэг гин. 8-ны одтой гэдэг. Тэгээ зарагчдаг. Тэр утгаар манай хэлээд байгаа наа. Чи бизнес оддаг. Гэтэ энэ бас нөгөө нэг таны энэ олон жил бас нөгөө биднэрт ингээ дуу хоолой болоод ингээ хүрцэн таны дүр төрх тэр юмнуудаас нөлөөлдөгтэй нэг урлагийн буян гэдэг шиг. Тэг яг бай тий нэг хүнтэй харьцаг зөв байна л да буруу биш тий гэдэг юм уу тэгэл тийм. Тэр утгаараа. Тэгэл одоо яг янз янзын хүн таарна шүү дээ тий. Тэг яг мэрэгжил намайг мэддэг тий мэддэг үнж мэд таарна тэгэл янз янзын юм шалтгаанууд байна л да тий. Тэр утгаараа л тий. Би тэрч нэг 5 машины тий. За энэ машины байлаа дахиад нэг машин авъя гэл. Гэхэд л их хурдан зарж. Тэгэл зараа өнөөдөр нь зараа өглөө нь би зараа ингээл тавьчихъя тавьчихдаг. Тэгэхэд оройн зарагдчих. Яг тэгдэж шүү дээ. Танай одоо олон хүн зарах гэдэг. За нарахаа нэг тийм байр байна тийм. Та одоо ингээд орой үед ер нь яг ямар ажлууд нэг сургалтаас гадна бас уран бүтээлийн тал дээр ямар ажлууд ер нь хийхээр төлөвлөж байна. Тэр том бас төлөвлөгөө зорилгоосаас та биднэртэй хаваалцаж болох уу? Тий яг бай одоо манай хүний хэл юм да. Бид хоёр л хамт хоёулаа манай хүн ч одоо уран бүтээлч, хоёулаа уран бүтээлч болохоор манай хүнийг том зохиол. Киноны том уран сайхны одоо олон ангид биш нэг бие даасан уран сайхны том зохиол гаргацсан. Тэгээд тэн дээр л одоо нэг эдийн засаг ивент итгэж л хайж байгаа. Продюсер ажил хийх. Нэг тийм ажил байна. Тий яг тийм ажил байна. Тэр бол бүтүүл одоо их том ажил хийх гэдэг юм. Их мундаг бүтээл гарна тэр бол. Төрөл нь одоо ямар жаад? Төрөл нь одоо үлгэр хүүхдийн тал руугаа үлгэр орч уусалсан. Тэгээд объектын тухайн дагаад авах чинь сургууль. Азад голцоо 50 ч юм авах чинь. Гэ тийм бүтээл дээр ажиллах гэдэг. Дотроо тэгэл яг залбираал яваад залбираал бодоол тэгэл явж ин дөө. Ер нь энэ хүүхдийн уран бүтээл дээр нэг ажилласан хүмүүс ер нь салтгүй билээ тий. Би одоо бүр тэрийг бол их олон хүн дээр л харж байна. Яг л одоо тэр зүрх сэтгэл нь ерөөсөө л тэрэн дээр л байгаад байдаг. Та бас тэгж өөр тийш нь ятгах үзчихээ. Үгүй ээ. Бид нар чи өөрснөө хүүхэд байсан шүү дээ. Тийм учраас тэр утгаараа. Тэг нэг мундаг үг байна шүү дээ. Ирээдүй гэж. Тэг ирээдүйд бид юу хийх вэ? Ирээдүйн хүүхдүүдийн залуусын төлөө хийх хэрэгтэй. Юм хийх хэрэгтэй байхгүй юу? Тэр утгаараа л тэгээд дээр нь манай хүн чи өөрөө яг л хүүхдэд байсан. Олон жил хүүхдтэй харьцсан хүн. Хүүхдийн оюун ухаан, хүүхдийн сэтгэлгээ бүгдийг мэдээд шүү дээ. Хүүхдийн сайн муу. Тэгээ жилийн ухаандаа жилийн дөрөв үлрэлийн аль улиралд хүүхэд баяждаг, аль улиралд нь хүүхэд гомдоод тэрийг бүр нарийн мэддэг хүн чинь зохиол бичээд гаргаад. Гэмин бит хоёр тэр юу бол одоо чиглэл одоо ухаандаа юу гэдэг нь тэр хүүхдийн төлөө заа гэж хэлэх тэр ийм зоостой хүнийг олж чадахгүй байна л да. Барьж чадахгүй байгаа мод гэдэг. Тийм ээ. Их олон юм байна шүү дээ. Тийм ээ тий. Уран бүтээл гарахын тулд их олон зүйл нөлөөлтэй юм чинь тий. Тийм учраас тэр ирээдүй гэдэг үгийг л ер нь бит хоёр их барьдیں۔
Тэр чин задрал мундаг өгч ирээд өгдөө. Тэгж ажиллаа хийх юм даа. Битэрийн ярилцах цаг одоо дуусч байна. За. Эхлэхдээ л хоёлаа та 60 минут ч юу гэж би танд хэлсэн чинь. Тэгээ ер нь бол ингээд өөрийнхөө хийж байгаа зүйлдээ эзэн болоод тэр байгаа салбартаа өөрийн гэсэн одоо мөрийг үлдээсэн хүмүүстэй ярилцахад нэвтрүүлгийн цаг угаасаа байнга л богиндчихийдэг. Ягаад тэгэхээр танаас сонсох, тантай ярилцах одоо сэдв зүйлүүд бол ингээд зөндөөл байгаад идэг л та. Тэгэхээр ер нь та одоо манай нэвтрүүлгийн төгсгөлд ингээд эргээд ингээ манай нэвтрүүлэгт орох гээд ингээ ирж байгаа хавцтай. За би нэг энийг л нэг ер нь ярьчин да гэж бодчихсон тэр зүйл юу байгаа л хүнд нэг хилээд үлдээчий да гэж бодох зүйл. Гэхдээ олон юм байна. Би олон юм бодчихсон нэр. Гэхдээ яг тэр олон юмнаас яг зүгээр нэг юм хэлэхэд хүн айхудаа нэг аливаа хүн чинь нэг аливаа одоо мэрэгжил сонголоо шүү дээ. Аливаа ажлыг сонгоод тэрэндээ хүрээл зорилго одоо бэлдэндээ хүрээл тэрийгэл хүн бүхэн түргэж амжилттай явж ивэл одоо тэр чинь би боддоо шүү дээ. Аав ээжийн минь сургаал, агуу багш нарын минь хайр хүч ивэл тэр бүгдийг би дааж явж чадчихсан да. Итгэлийн ухаандаа сэтгэлийн дааж явж чадчихсан да л гэсэн л үг юм болов гэж ингэж л ойлгож байгаа. Тэгж л одоо манай залуучууд ялангуяа тэгж л явуул их сайн гоё юм шиг санагддаг. Зорсондоо тууштай байгаад тэгээд бусдын бас тэр хайр, итгэл, хариуцлагыг бас даах чадaltaй байгаарай л. Тий, яг үнэ. Тэгээ миний сайн хэлдэг тэр шүү дээ. Аав ээж тэгэл агуу сайхан багш нар гэдэг. Тэр бүгд чинь харж шүү дээ. Бүгд амьд хажууд чинь байсан ч харан тэнгэрд байгаас ч харж шүү дээ. Тий. Тэгээд танаа нэвтрүүлэлд орж оруулсан их баярлалаа мэд. Тэгээд танаа нэвтрүүлгийг үздэг одоо бүх үзэгчдийн одоо эрүүл энг тийм ээ элэг бүтэн сайн сайхан бүхнийг л хүсье дөө тий. За нэвтрүүлгийнхаа төгсгөл танд бас нэг бяцхан бэлэг бас өгье. За. Эхнийх нь болохоор түрүү нөгөө хоёлаа ярьжсэн Camwell брэндийнхэн маань өөрийнхөө бүтээгдэхүүнийхээ дээжийг бас энэ савлсан байгаа. Тэгээд шинэ бүтээгдэхүүнийг нь бас та амтлаад үзээрэй. Эрүүл энхийг бас танд хүсэж энэ бэлгийг бас өгч байгаа шүү. Энэ маань ингээд жоохон задраад ах шиг байна. За баярлалаа. За энэ болохоор манай нэвтрүүлэгтээ бас хамтран ажилладаг амар гагшин гээд алжаал таалах төвийнхэн байгаа. За энэ болохоор мэдээж тамаш их ажилтай байдаг. За тэгээ дээрээс нь нөгөө нэг удаан хугацаанд студид юм уушаа суучгаар чинь ингээд тархитлагаа бас өвднөө нөгөө хүчил төрөгч энэ төр дутаад. Тэгхийн болвол энэ амар гагшин төв дээр очиод та толгоон спа байгаа байхгүй юу. Тэгэхээр тархитлагаагаа амраадаг тэр алжаал таалах үйлчилгээг та гэр бүлийнхээ хүндээ очиод бас үйлчлүүлээрэ гэдгийн төвийнхэн манаас танд энэ бэлгийг бас илгээсэн байгаа юм. Баярлалаа. За энэ амар гашин төв маань болохоор 25 дугаар эмийн сангаас дээшээ яваад Gem Mall гээд худалдааны төвд бас байрладаг байгаа. Та тэгээ бас амраад алжаалаа тайлаад ажлын хэрч хүчтэй бас байгаарэ гэж танд хүсье. За баярлалаа. За бидний нэвтрүүлэгтээ бас хамт ис үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараараа бүгдээрээ эргээд уулзъя. Наранбаатар ахта бас уран бүтээлийн өнөр амжилтыг хүсье. За их баярлалаа. Баярлалаа үзэгчтэй. Түр баяртай.